Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлцөхийн урилгаар хүрэлцэн ирсэн бүгд найрамдах Тажикстан улсын ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд талууд харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол улсын засгийн газар болон бүгд найрамдах Тажикстан улсын засгийн газар хоорондын хэлэлцээрт гадаад харилцааны сайд Бат Цэцэг, гадаад хэргийн сайд Мухридийн гарын үсэг зурлаа. Олон улсын авто тээврийн тухай засгийн газар хоорондын хэлэлцээрт зам тээврийн сайд Дэлгэр сайхан, тээврийн сайд Ибрахим гарын үсэг зурлаа. Ургамал хамгаалал ба хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт хөдөө аж ахуй, хүнсний хангамжийн чиглэлээр хамтран ажиллах тухай 26-аас 28 оны замын зураглалд бэлчээрийн газрын нөхөн сэргээлт, мөсөн голын хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилтийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах тухай, залуучууд спортын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол улсын аж үйлдвэр эрдэс баялагын яам болон бүгд найрамдах Тажикстан улсын засгийн газрын дэргэдэх аж үйлдвэр эрдэс баялагын салбарт аюулгүй байдлыг хангах төрийн хяналт шалгалтын алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт боловсролын салбарт хамтран ажиллах тухай яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт мэрэгжлийн болон техникийн боловсролын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт геологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол улсын хөрөнгө оруулалт худалдааны газар болон бүгд найрамдах Тажикстан улсын засгийн газрын дэргэдэх экспортын агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.